Хай бүгдээрээ сайн байцгаана уу? Удаан хугацааны турш бичлэг хийсэнгүй. Тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр би гарчган дээр харж байсан жижоо Локстаны Advent Calendar unboxing хийх бичлэг байгаа. Өрсөн өдрийнхөө бэлгэнд авсан боловч ерөөсөө ажилтай завгүй явсаар агаад ингээд зүгээр бэлгэнд аваад тэгэл нэг газар тавиал байлгаалсан. Өнөөдөр нэг мөсөн задлсных unboxing бичлэг хий гэж бодоод одоо ингээд бичээ сууж байна. Дотроо 24 төрлийн бүтээгдэхүүн орсон байгаа. Тэгэд нэг нэгээр нь задлаад юу байгааг нь бүгдээр хамтдаа хараад явуулцгаа. Хэмжээ нь ингээд эффектцсэн байхтай юм хэмжээтэй. Тэгэд ингээд сонгонгууд шууд ийм нэг гүйлэгдэг юм Японы хаалга байдаг тийм хаалга шиг онгоолдог айгуу уртуулт юм ээ. Тэгээд энэ дээр ийм зурагтай байгалийн зураг цэцэг юм ордны зураг шиг юм байна. Тэгээд ингээд тоонууд нэг ингээд эндээ бичсэн харагдаж байна уу? Ингээд нэг бичсэн. Хойдолтой бас юм юутай юм байна. Хойдолтой бас юм дугааруудтай юм байна. За нэгтгэх нь болохоор энэ байна. Энэ дээр байна. Энэ ах шиг байна. Тэгээд шууд ингэж задлах юм байна. Вау. Энэ л гарын тус. Гарын тус байна. Энэ гэхдээ жоохон хот хэцүү юм байна. Би ингэж тавьчих юм болов. 30 мл-тэй ийм гарын тус байна. Өнрийн өнөртэй ч үзнэ. Энэ нөгөө нэг Локстаны гарын тосууд ингээд ихэвчлэн ингэж эргүүлж онгойлгодог байдаг штэ. Тэгсэн чинь болохоор ингэж онгоогдд юм байна. Шууд ингэж онгоогдд юм байна. Би сая санаандгүй жоохон гойжуулаа ажиллаа. Гарамдаа түрхээд үзье. Ямар гоё чившүүлтэй. Нэг юм их гоё юуны гэмтэй савн цэцэгний үнэртэй ч юм уу? Айгу гоё үнэртэй юм байна. Одоо нэг өвөл болж байгаа учраас гарын амир хуурашж байгаа. Тийм учраас хамгийн хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор ийм юм байна. Shower oil юм байна. Oh my god. Энэ жижигхэн хэмжээтэй ер нь амир хэрэг болдог те. Одоо ингээд нөгөө нэг аялал өдөрт явхад ч юм уу жижигхэн савлгаатай юм биеийн сав аваа явахад их зүгээр идэг штэ. Тэм үед их гоё юм байна. Гурав дахь нь болохоор ийм body cream байна. Энэ болохоор 20 ml-тэй ийм body cream байгаа юм байна. Биеийн тусаас айгүй хэрэг болдог те. Өвөл ялангуяа ингээд гарын арс, биеийн арс амар хуурашдаг. Одоо ингээд түрхэл шууд ууж аваад түрхэл уугаад идэг учраас би яагаад ийм жижигхэн хэмжээтэй сонирхсон бэ гэхээр Локстаны ийм олон төрлийн юм хэрэглэж үзээд тэгээд өөрт таалагдсан тохирч байгаа бүтээгдэхүүнээ дараад нь худалдаж авал илүү амар юм болов гэж бодоод. Энэ айгүй гоё үнэртэй юм байна. Тийм хурц биш, айгүй гоё зөөлхөн гоё үнэртэй юм байна. Таалагдлаа. За одоо дараагийнх нь. За дөрөв дэх нь болохоор энэ байна. Харагдаж байна уу? Энэ болохоор крем. Зүгээр нүүрэн түрхдэг крем юм шиг байна. 4 мл-тэй. Ингэж онгойлгох юм байна. Вау. 35 мл-тэй шампунь байна. Ийм шампунь байгаа юм байна. Энэ бас амар хөөрхөн жижигхэн. Гэхдээ энэ чинь тэгэл бас хөөрхөн хэрэгэлцэн шүү дээ. 4-5 удаа л угаачих واخа гэсэн. 6 гэн. Энэ их сонирхолтой юм уу? Би анх удаага ингэж ийм Advent Calendar авч үзэж байна. Энэ нүүрний сав юм шиг байна. Ямар том юм. Энэ болохоор shower gel гинэ. Дахиад shower gel гараад ирлээ. Саяны шампунтай яг адилхан үнэртэй. Харагдсан уу? Энд байна. Дахиад гарын тус гарч ирлээ. Эргүүлдэг биш юм байл бас зүгээр юм байна. Ингээ шууд таглчихна.
бичлэхгүй ингээ эргүүлдэг байхаар заримдаа унгаагаад алга болчихдээ шүү дээ. Ингээ цугтаа байвал илүү амар л юм. За энэний үнэрийг өнөртөж үзнэ. Бас айгүй гоё чийгшил өгч байна. Ялч гар бүр амар хуурашсан байгаа юм байна. Энэ болохоор саяныхыг бодвол арай өөр нэг юм зөөлөн үнэртэй юм байна. Энэ юу вэ? Энэ болохоор body scrub гинэ. Энэ scrub байна. Энд чи баг цаасаа ирсэн нэвдэрсээр авалт харах юм байна уу? Тал талаас нь болгосоор баг. Өсний кондишн сая шампунь гарч ирсэн шүү дээ. Энэ болохоор кондишнер юм байна. Ийм серум гарч ирж байна. Энэ ямар гоё өнгөтэй юм гарч ирж байна. Энэ санитар гарын төстэй юм уу энэ цэцэгтэй? Үнэр нь адилхан байж магадгүй л юм. Ийм тос байна. Body milk гинэ. Бас саяны шампунь байсан. Шампунь биеийн тостой адилхан юм байна. Энэ болохоор биеийн савн байна. Амар жижигхэн ханд крем байна. Гоё үнэртэй юм шиг. Лаванда цэцгийн үнэртэй юм байна. Түрхэж үзье. Өстө гоё онгойлгосных гоё гарын туснуудтай боллоо доо. Одоо энэ чинь үйл дуустал сайн хэрэглэн шүү дээ. Итгэвтэй. Нас амар гоё зөөлхөн гоё үнэртэй юм байна. Хатуу савн байна. Нүүрэнд түрхдэг крем юм шиг байна. Энэ крем байна. Тэгэхээр хатуу савн гарч ирж байна. Ямар хатуу савн болчих вэ? Shea butter-тэй, milk-тэй бас юм хатуу савн байна. Суп. Бас шампунь байна. Арай өөр үнэртэй юм байна. Саяныхыг бодвол. Body cream байна. Энд дахиад body cream гарч ирлээ. Энэ болохоор алмондын үнэртэй body cream байна. Дахиад юм нөгөө гарын тус гарч ирлээ. Hand cream. Бас энэ жижигхэн савлгатай юм байна. 10 мл-тэй юм байна. Вау. Нүүрний лошн байна. Саяны энд гарч ирсэн тас юусэн шүү дээ. Энтэй цуг сетэр нь хэрэглэх юм шиг байна. Адилхан тэмдэгтэй байгааз. Энэ нүүрний будааг арилгадаг клинсер юм байна. Milk. Одоо сүүн цэвэрлэгч гэх юм уу? Ийм марсан байна. Одоо хамгийн сүүлийн 24 дэх нь. Ямар амар том юм. Хамгийн сүүлийн л хайрцаг марцах юм биш. Энэ болохоор хөлний тос юм байна. Хөл айгу хураашдаг штеп ингээд үсгээ тэр хураашхад түрхдэг. Хөлийн арсыг зөөлрүүлдэг хөлийн тос байна. Хэмжээнд ч гэсэн гайгүй том юм 50 мл-тэй юм. За ингээд ерөөхдөө дуусчлаа. Энэ амар гоё хавсаархан байгаас тэ жижигхэн ингээд гүнгүүд юм том болчихсон. Тэр ч яг ямар ч тач ингээд бүгдийг задлаад үзсэн. Сонирхолтой байт юм байна. Энэ жилийн 12 сард бас ийм L'Occitane биш үсэн ч гэсэн өөр одоо гоё гоо сайхны брэнд ч юм уу өөр ямар нэгэн гоё unboxing хийх юм бичлэг хийвэл их сонирхолтой гоё санагдлаа надад. Энэ хүртэл дуустал нүцэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр ямар бичлэг хийвэл зүгээр вэ та бүхэн гоё доор комментэн дээр надад санал бодлоо хэлээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.